Урааны нөөцөөр Монголдо 1-р чагсдаг Дорндын ордод Оросын албаны устай хамтран үйл ажиллагаа явуулахаар Канадуудын эзэмсэж байсан тусгай зөвшөөрлийг хүчээр булааж авсны хариуд Монголын засгийн газраас Хаа Ресурс компанид 80 сая Америк доллар болон холбогдох арбитрийн шүүхийн зардлыг төлөхөөр болоод байгаа энэ асуудлаар хууль зүйн амны төрийн нарийн бичгийн дарга мэдээлэл хийлээ. Шүүхийн шийдвэр өчигдөр гарахдаа энэ нэхэмжлэгчийн талын тавьсан нэхэмжлийн дүн хит өндөр байна. Ийм учраас 80 сая Америк долларын төлбөр дээр нь одоо холбогдох зардал, арбитрийн зардлыг төлөвлөхөөр ийм шийдвэр гарсан байна. За энэ маргааны гол асуудал нь бол Дорнд аймагт байгаа ураны албаралтай, ураны ордтой холбоотой ийм маргаан байсан. Тухайн үед 2005-аас 2009 онд үйл ажиллагаа явуулж исэн ашиглалтын орд, хайгуулын лицензтэй ордтой холбоотой ийм маргаан байгаа юм аа. Шүүхийн шийдвэр бол энэ тухайн ордын лицензийг бол хурааж аваагүй байгаа. Өөрөөр хэлбэл тухайн нэхэмжлэгч талд бол өгсөн ийм шийдвэр гараагүй. Энэ лиценз бол Монгол Улсын төрдөө засгийн газартаа хадгалагдж байгаа. Одоогоор энэ лиценз альва нэгэн компани улс оронд бол олгогдоогүй. Ийм учраас бид манай Монгол Улсын засгийн газар сонирхсан компани, сонирхсан улс орнуудтай энэ ураны энэ лицензийг цаашид олборлох, ашиглах, за мөн одоо хөрөнгө оруулах энэ боломж олцсон нь бол нээлттэй. Магадгүй одоо энэ саяын арбитртай холбоотой гарсан зардлыг нөхөн төлөвлөх, зардлыг гаргуулах замаар хөрөнгө оруулалтыг оруулах энэ боломж олцсон нь бол нээлттэй бол байгаа юм аа. Энэ асуудлаар давзаалдах бүрэн эрхтэй бөгөөд давзаалдах уу харин тухайн компанитайгаа тохирох уу гэдэг Монгол Улсын засгийн газар шийдэх гинэ. Мөн шүүхийн шийдвэрээр тухайн ордын лицензийг хураан аваагүй. Лиценз Монгол Улсын засгийн газарт хадгалагдаж байгаа учраас сонирхсон улс орнууд болоод компаниуд энэхүү ураны лицензийг авах, олборлох, ашиглах, хөрөнгө оруулах бололцоо нээлттэй байгаа мэнэ. Манай засгийн газрын хувьд, хариуцагчийн хувьд бол нээлттэй. Дахиж дараагийн арга хэмжээг авах бол нээлттэй. Дав заалдах нээлттэй. Эсвэл нөгөө компанитайгаа ярих нээлттэй. Энэ хоёр арга замын аль нь илүү тохирохыг бол засгийн газар ярилцаж шийднэ. Тодорхой мэдээж урт удаан хугацаа бол байх боломжгүй. Гэхдээ бүр тийм айхтар нарийн хугацаа бол байдаггүй.